Сайн байцгаана уу? Өнөөдөр миний подкастыг сонсох гэж байгаа танд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр би подкастынхаа анхныхаа дугаарыг цацаж байгаа. Тэгэхээр энэхүү подкаст маань маш тийм гинтийн байдлаар хийгдсэн. Ерөнхийдөө төлөвлөөгүй байжгаад хийсэн подкаст учраас алдаатай, дутагдaltaй юмнууд зөндөө байгаа байх. Гэхдээ маш сонирхолтой подкаст болсон байгаа. Өнөөдрийнхөө подкастын зочноор би өөрийн фитнесийн найзууд болох PG Төрөө тэгээд Болор Бат нарыг урьж оролцуулсан байгаа. Бид гурав болохоор ерөнхийдөө фитнесийн талаар түлхүү ярьсан байгаа. Өөрсдийн фитнесээр хичээлж эхэлсэн түүх болон одоо ерөнхийдөө тэр фитнесийн замлынхаа талаар түлхүү ярилцсан байгаа. Тэгээд маш сонирхолтой яриа болж өнгөрсөн. Тэгээд та бүхнийг бид гурвын яриаг хүлээн авч сонсноо гэж өсөж байна. За тэгээд тухлан сууж таалан сонсоорой. Баярлалаа. За сайн байцгаана сонсогчдоо. Өнөөдрийн Health Mongolians podcast-ийн маань анхны дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр зочноор өөрийн хоёр найз Төрөө Бомбат хоёрыг урьж оролцуулахаар болоод сайхан ярилцах гээд байж байна. За тэгээд өнөөдөр юуны талаар ярилцах вэ гэхлээр Бомба Төрөө хоёрын анх фитнесээр хичээлж эхэлсэн түүхээс нь эхлээд ярилцлагаа үргэлжлүүлэе гэж бодлоо. За тэгээд Төрөөс эхлэв. За ингээд сонсогчдоо өнөөдрийн мэндийг хүргэе. За Spotify ингээд анхны зураг дугаар болж байгаад оролцож болж байгаад баяртай. За тэгээд миний фитнесээр хичээлэх шалтгаан гэх юм бол би анх нөгөө бага багтаа сагсан бөмбөгөөр хичээлдэг байсан. Тэгээд сагсан бөмбөгийнхаа биеийн хүчийг сайжруулах гэдэг 100 фитнес хийж эхэлсэн. Тэгээд тэр жилдээ маш их жин нэмээд аюу их өөрчлөлт өгсөн л тоо. Тэгээд ер нь тэрнээс хойш ер нь бага багаар фитнес рүүгээ төлхөө орж эхэлсэн. Тийм ер нь миний бодлоо тиймэрхүү. Яг хичээлээд хэдэн жил болж байгаа? За ер нь хичээллээд бол яг нэг 4-5 жил болж байна даа ер нь бол. Яг эрчимтэй хичээлээд гэсэн үг шүү дээ. Тийм. За анх ямар клубт хэлсэж хэн багшийн одоо удирдлагын доор гэж ярьдэн шүү дээ. Тийм багш байсан уу байгаагүй тэр талаараа жоохон дуртай. За миний хувьд гэх юм бол анх тайгар фитнест анх хичээлж исэн. Тэгээ фитнестаас орох болсон шалтгаан маань гэх юм бол манай ээжийн дүү маань Батцуур гэдэг бас 3 удаагийн Монголын министр байгаа. Тийм. Тэгээд манай Бомбат одоо хамт орж байгаа оролцогч мандлага манаас уйл. Тийм. За тэгээ Бомбатын хувьд хизээс анх фитнесээр хичээлж эхэлсэн, яагаад фитнесээр хичээлэх дээр сэтэл төрсөн өдөр талаар одоо саяын Төрөөгийн хэлсэн Батцуурах ч юм бол манайх болсон шүү дээ тийм. Тэгээд одоо бид төр чин дээр бол үеэл бас ах нар байгаа байхгүй манай ах нар гээд. Тэгээд ах нар ч бүгдээ залуугасаа фитнесээр хоёроор хичээлдээ тэмцээн ордог гэсэн. Тэгэл байнга л үз багаас нь үзсэн. Тэгээд Төрөөгийг орсны дараа л орсон л доо. Төрөө анх тайхарт явж хичээллээ. Тэгэл ер нь бол миний хувьд бол одоо анхны багш бол одоо Төрөө. За. Тэгэл одоо хичээллээд баг 5 жил бол баг яг тасралтгүй гайгүй төвтэй хичээлээд одоо баг 5 жил болж байна. Тийм. Анх бол буцаан багт л ажилласан л та. За тэгэхээр дараачийн асуултаа Төрөөс эхлээд асууя. Одоо фитнесээр анх хичээлж эхэлж байгаа хүмүүс ингээд тууштай явж чадахгүй шантраад болчоод байдсан шүү дээ. Одоо ингээд юу гэдэг хэцүү тасгал хийгээд ч гэдэм үү биеийн буулраад те. Тэгээд чамд бас тийм үед тохиолдож исэн гэж бодож байна. Тэгээд яг тэр үеэ яг яаж давж гарч исэн бэ? Энэ талаар бас хүмүүст сонирхолтой болоо те. За ер нь бол фитнес ер нь явахаа шантраад болдог үе бол залуучууд маш их байдаг шүү дээ. Тийм. Миний хувьд гэх юм бол ер нь бол нэг шантрах зүйл гараагүй. Би ер нь бол өөрөө төрүүлсэн. Саксны бэлтгэлийг ер нь нэлээд ачаалттай хийдэг байсан тий. Тийм. Ер нь бол бэлтгэл хийгээ сурцсан байсан гэсэн үг. Тийм. Тэгээд бэлтгэлээ хийгээд би ингээ аяндаа ер нь өөрчлөлт ороод ирэх тусам нэг тийм шантрах бодлоо надад төрөөгөө. Тийм улам цаашаа хичээлэх бодол төрж эхэлсэн. Ер нь ингээ ажиллаж байхад бол одоо фитнес хичээлж байгаа хүмүүсийн хувьд бол
одоо юу гэдэг юм эхний одоо яг тухайн багшаас нэг шалтгаална л та. Тий. Одоо хэд их өндөр ачаал хийгээд хүмүүс булардаг те. Тэгээ булралтайгаа хүмүүс хийж байгаа хүмүүс тийм үү те. Булралтайгаа хүмүүс одоо ер нь бэлтгэл хийх болгондоо ингэж байнга буларна гэж ойлгодог ч юм уу те. Харин тий. Тиймэрдүү жишээний. Ер нь бол хамгийн эхний жишээ ер нь бол одоо нэг сар чамаагүй гүрийгээд тийм гүрийгээд тэгээд маш зөв техниктэй те хийгээд үсэх юм бол ер нь бол бараг бэлтгэл болгоны дараагаас л өөрчлөлт харагдаад эхэлдэг л тий. Тэгэхээр тэр болгон дээр өөрөөсөө урам зориг аваад ер нь шантрахгүй байх шалтгаан болдог байж магадгүй. Тийм мөн дээрэс нь ингээд аль болох өөрийгөө шантрах гад ирэх үед нь өөрийнхөө тийм тавьсан зорилготойгоо нийцүүлсэн тийм зураг ч юм уу те. Эсвэл бичлэгч үздэг ч юм уу те. Тийм өөртөө урмын тийм байнга тийм мотивашнтэй байх хэрэгтэй гэж үздэг шүү дээ. Тийм. Би бас яг түрүүгээ хэлсэнтэй санал нэг байна. Тэгэхээр би бас надад бас тийм үе байсан. Яг ингээд шатрах гад ирдэг анх нөгөө багш нарын буруу зааж өгсөн техникээс болоод ингээд амар булардаг тэрэндээ ингээд амар түүрцдэг тийм үеудаас хүн болгонд ер нь фитнесээр хичээлж исэн хүн болгонд тулгарч исэн болов уу гэж би бас бодож байна л да. Тэгээ түрээгийн хувьд онцлоод бас асуухад чамаа яг фитнесээр хичээлж их үед одоо бид хэд те Gym Generation гэдэг одоо фитнесийн тийм сонирхдаг залуучуудын крүүч юм уу юу ч юм те юмыг байгуулад те ингэж явсан нь чамааг бас цааш үргэлжлүүлэх дээр бас урам зориг өгсөн болов уу гэж би бодож чинь жишээ эдэл дээр нэг тавьчихааруулаач. Ер нь яг бидний одоо яг тэгж Gym Generation гэж гарч ирсэн crew бол яг одны нөгөө хэлэхэд бол энэ хүмүүс айгүй олон хүмүүс хэлдэг л дээ. Яг одоо Монголд яг фитнесийг амар тийм өөрчлөлт шинжилэлт хийсэн гэж хэлдэг хөөх. Энэ ер нь бол бас яг үнний ортой мэдэгддэг те ер нь энд явж байгаа тэгээ залуучуудтай фитнес залуучуудтай ярихад тэгэл сүлж явах тодорхой хэмжээ нөлөө үзүүлснэ. Тийм. Өөртөө одоо хотлоо магтаж байгаа юм биш үү? Тийм. Тэгтээ бас тэр ер нь бол тийм юм бол байсан. Тийм. За тэгээд бомбагийн хувьд болохоор яг тэр үе хэцүү үе ч гэх юм уу шантрах тэр мөчөө яаж давсан бэ? Тийм үе тохиолдож ирсэн үү ер нь яг фитнесээр. Тийм төрөв төр ер нь их адилхан л та. Одоо нэг асуултыг асуухлаар яг адилхан л хариулах. Адилхан сакс тоглодог байсан. Адилхан спорттой оролцсон орсон тэгэл адилхан турхаа байсан. Тэгэхээр тэр бас их давуу тал. Нэрээ сонирх байхгүй. Харин тий. Би энэ ч нэг асуулт асууч яг анх хичээлж эхлэхдээ хэдэн килограмм байгаад одоо яг хэдэн жил хичээллээд хэдэн килограмм болсон. Тэр талаараас нь хэлт сонирхолтой хүмүүстэй сонирхолтой байх бах тий. Одоо үр дүнд нь одоо ямар хэмжээний амжилтанд хүрсэн тий. За төрөө миний хувьд бол миний хувьд бол яг сакс тоглож байхад бол би яг сандын 58 кг-тэй байсан. 58. Нас нь бол нэг тийм 18-тай байсан болоо даах. 18-19-тэй 58. Тий. Гэтэ тэр үед бол би маш цөөхөн л хийдэг байсан бэлтгэл юу нь бол. Тий. Тэгээд 62 болоод 65 болоод жилээр үү ямар хугацаатай нэмсэн. Ер нь бол тийм ер нь бол эхний ээлжинд аягүй хурдан нэмэгдэжсэн. Тэгээд ер нь 65 дээр нэлээд удаан гатсан. Тэгээд 65-аас хойшоо ингээд баг-багаар жилдээ нэг 2 ч юм уу 3 кг-аар нэмэгддэм байлээ. Жил тутамд тийм. Энэ булчингийн масс гэж ярьдаг шүү дээ. Тийм. Тэгээд одоо болохоор миний жим болохоор яг 81 кг. 81 гэдэг чинь 58-аас 81 23 кг. Үгүй юу? 50. За тэр хавцаа 20 кг те. 23 нэмсэн биз дээ. Тэгээ миний өндөр болохоор өөрөө яг нэг 79 80 гэж явдаг хгүй. Тэр одоо яг өндөртэйг ойролцоолж интэй. Яг стандарт юм биш ч үнэтэй эрэгтэй хүний хувьд ч 180 80 кг гэдэг шиг те. За бомбтын хувьд хэд байж байгаа өөрөөс тэгсэн чи яг адилхан 58 байсан. Байж таарах юм. Тийм. Тэгээ 14 онд ч анх хичээлж ирсэн шүү дээ. Итгэвтэй хичээл hard fitness дээр hard body хичээлээ Gym Generation-ээс ч мчаал тааштай. Хэлэг хэвнэ өсөх. Одоо бол нэг 79 80 тавцаа. Бас нэг 20 гаруй хичээлж юм да. 20 гаруй энэ бол амжилт шүү те. Амжилт гэж олж авсан зүйл шүү дээ. Би ч нь болохоор анх яг хичээлж эхлэхдээ 67 байсан санагддаг юм аа. Анхнаас болсон юм шиг. 67 байж байгаад одоо чинь ер нь бол 86 хүртэл нэмсэн.
болохоор чинь бас тийм зорилгоо төгсгөр хэмжээний тийм шүү. нэмсэн санагдаад байна. За энэ асуултан дээр бас дөрүүлээд асуухад ингээд одоо жин нэмнэ гэдээ ярьдэн шүү дээ. Тэнгуут одоо фитнестэй ингээд яг салшгүй холбоотой байдаг зүйл нэмэлт бүтээгдэхүүн те. Нэмэлт бүтээгдэхүүн одоо уураг, судас тэлэгч гэдэг одоо бодихан фитнесийнхэн бол мэдж байгаа тийм үү. Энэ бүтээгт одоо энэ зүйлийн талаар бас хэдэн асуулт асууя гэж бодлоо л доо. Хүмүүс болохоор одоо ингээд уураг хэрэглээд жин нэмдэг гэдгийг бол ерөнхийдөө мэднэ. Гэхдээ яг үнэхээр хэр нөлөөтэй байдаг вэ? Яг та нарын энэ жин нэмэх процесс дээр одоо тэ хугацаанд чинь тэр зүйл хэдэн хувийг эзэлж байсан бэ? Ер нь хэрэгтэй юу? Тэр талаар нэг сонсож байгаа хүмүүст бас тодорхой мэдээлэл өөрөөсийнхөө бодлыг хуваалцвал. За тэгээд тус нь бас ялгаад ярьж өгвөл бас ойлгомжтой болов уу гэж бодож байна. Товчхон тийм. Ер нь бол яг анхан хичээлэгч нартай л одоо тослох маягаар ч юм уу те зөвлөгөөх маягаар ч юм уу хийж байгаа шүү дээ. Тий. Ер нь бол тий сонирхдаг хүмүүс юм байна. Тэрнээс бол мэрэгжлийн тамирчид бол өөрөөсөө юу гайдаг мэдэн шүү дээ. Тий. Тэгэхээр ерөнхий бол анхан шатны ойлголт өгөхөд бол миний хувьд бол яг жин нэмэхэд бол масны уураг гэдгийг уудаг байсан л та. Масны уураг. Тий. Өндөр калоритой, өндөр нүүрс устай, уургийн агуулмж өндөртэй. Тий. Тэгээд ер нь жин нэмсэн. Яг тухайн үед чинь нөгөө 19-20 морьтой байхад чинь тэгээд өөрөө багш магч байдаг байсан болохоор хоолн дээр нэг ач холбогдол өгдөг байсан л та. Тэр үед ч тэгээд бас уурганы дэлгүүр ер нь уураг гэж бас орж ирээгүй байсан баг. Цөөхөн л байсан багтай. Тий, үгүйсээ. Тэгээд ер нь бол нөгөө одоо бодоод тахад бол аль болох өндөр илчлэг, өндөр калори, өндөр нүүрсээс авах тусмал хурдан жин нэмэх юм байл л те. Ер нь бол тий. Тий. Уураг гэдэг бол яг жишээ нь тодорхойлоод хэлдэг яг юу хоол юм уу эсвэл зүгээр одоо юу гэж тодорхойлох юм уургийг. За одоо нэг хэрэглэх савтай оргоо. Тий, савтай одоо ингээд номтог хэлбэрээр байгаа найруулж авдаг уургийг. За юу одоо нэг уурагчин дотроо нүүрс уснаас шалтгаалаад масны уураг, булчингийн уураг энэ төр гэж одоо яриад байгаа шүү дээ. Масны уураг гэдэг нь болохоор ерөөдөө дотроо уургийн агуулмж орсон мөртлөөсөө өндөр илчлэг нүүрс ус холцсон тийм номтог уураг байгаа. Яг цэвэр шар сүүний уураг гэдэг нь болохоор шар сүүнээс гаргаж авсан уураг. Байлуулах калори багтай. Тэг зарим нь болохоор одоо нөгөө лактоз гэж байхгүй. Яг сахарын сүүний сахар байхгүй. Яг тийм цэвэр уургнууд байгаа байхгүй. Тийм тэгэхээр яг тиймэрдүү уургнуудыг бид нэр яг уухаар яадаг вэ гэхээр нөгөө махан хоол идээд бас уурга авч болж штэ тий. Тэр хоёр ялгаа юу вэ гэхээр цэвэр уурга уух юм бол шууд 20 минутын дотор хүний булчин дотор шууд тэжээл өгдөг тий. Хүрэх ёстой газарт. Махан хоол идэх юм бол тэр нь одоо одоо шингээд илгэрч хөвгдөд дамжаад тусан очтлоо нэг цаг 30 минут ч юм болдог. Тодорхой хугацаа авдаг тий. Тэгэхээр нөгөө бид нар чинь 2 цаг бэлтгэл хийсний дараа бол маш хурдан уурга авах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө уурга бэлтгэлийн дараа уух зүгээр тохиромжтой. За бас дашрамт хэлгээд манай бомбот маань уургийн бизнес эрхэлдэг тий. Тэгээ уургийн талаар бас ер нь бол нэлээд мэдлэгтэй хүн гэж бодож байна. Чи бас нэг уургийн талаар эдийн юм хэлвэл. За уурга сая ер нь бол хэлж хариулж. Уургийн талаар бол ер нь сая ярьчлаа шүү дээ. Одоо чи болохоор одоо судас тэлэгч гэдэг юм а бусад тэр зүйлсийн талаар хүмүүс ерөнхийдөө ажиглаад байхад нийтдээ ингээд уурга гингод бүгдийг хамруулж ойлгоод идэв санагддаг байхгүй. Одоо нэг судас тэлэгч ууж готоод энэ нөхөр нэг уурга ууж илээ гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд одоо бас нэлээд ажиглагдаад байдаг. Бусад юмныхын бүтээгдэхүүнийхэн талаар ер нь ямар юутай байдаг талаар нэг хүмүүст ер нь бол одоо ингээд нөгөө ингээд анхан сонирхож байгаа хүмүүсийн дунд уурга, амино одоо судас тэлэгч энэ гэдгийг дэлгүү яриад байна шүү дээ тий. Би болохоор сая ерөөхдөө уургийг ярьчлаа. Чи болохоор боги одоо бомба, амино, судас тэлэгч энэ талаар жоохон ерөөхдөө ойлголт. Тий. Судас тэлэгчээс эхлэе тий. За судас тэлэгч бол бэлтгэлийн өмнө хэрэгэлдэг. Одоо нэг өсөндөө сэргээж бүтээгдэхүүн шүү дээ. Тий. Бэлтгэлийн одоо бэлтгэл дээр орсон хүч ахиулан төсвөр төвчөр нэмэгдүүлэн ч гэдэг юм уу. Ерөөсөн бэлтгэлийн гүйцэтгэлийг бол арай өөр түвшинд авч нь л гэсэн үг. Ер нь бол булчинд бол яг судас тэлэгчнээс үлдэх юм бол баг байхгүй шүү дээ яг үүндээ. Тий. Тэгэхэд одоо яг амино гэдэг бол яг
ихэвчлэн баг уург болгонд амино байж байгаа. Тэгээд хамгийн булчинд ер нь бол хамгийн их хэрэгтэй юм бол яг амино гэж ярьдаг. Амиучлал. Гэхдээ яг маш олон төрлийн амиучлал гэдгээс булчинд хэрэгтэй амиучлал нэг тэдэн ширхэг өнтер гээд байж байгаа. Тэгэхээр яг амино сүнслэгч өөрөө ийм ялгаатай. Тэгээд уург гэхэлэр ер нь бол маш олон төрлийн бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Амиучлууд чинь дотроо ингээл глутамин, одоо амино, BCA гэл ингээл маш олон янз үйждэг тий. Грамаар ялгаатай тий. Бүгд өөр өөрсдийн гэсэн өөр хөрөөлтэй тий. Булчин амраад эсвэл хүч нэмдэг, төсвөр нэмдэг ч гэдэм үү. Тиймэрхүү ялгаатай. Гэхдээ одоо иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг бол бас нэлийн удаан явах ямар ч бэлтгэлийг маш сайн хийдэг болсон тий. Хоол ундаа маш сайн тохируулдаг, амралтаа сайн зохицуулдаг хүмүүс хөөж хэрэглэж хөвшүүлэх зүгээр байхгүй. Одоо тэгэхгүй зарим хүмүүс бол яг уургандаа найдаад зүгээр ингээл нэг уург болно тий. Тэгээ бүр ингэ суц дэлгч мэлгчийг ингээд байн суц дэлгчтэй бэлтгэл хийсээр байгаа тий. Суц дэлгч нь дуусан гутал шууд маргааш нь маргааш надад суц дэлгч аваад ирээр би маргааш суц дэлгч дууссан ч гэх шиг тий. Тэгэж бол хэрэглэх бол буруу байхгүй. Яг зөв зохистой хэрэглүүл зүгээр. Бэлтгэлийг маш сайн хийдэг үснийхаа дараа л тиймэрхүү хэрэглүүл илүү үр дүнтэй л гэсэн үг л тий. Тэгэхээр анхлан хичээлэгчдээс илүүтэйгээр ер нь бол нэг учраа олоод тактикээ мэдээд те тэгсэн хүмүүс хэрэглээл илүү үр дүнтэй гэдэг гэж хэллээ шүү дээ. Тэр нь хамгийн гол нь тэгэл төрөөөлсөн хоол шүү дээ. Тэгээд хоол амралт бэлтгэл бол хамгийн номер 1 2 3 байгаа байхгүй те. Тэрний араас ер нь нэмэлт хичээлийг тавиулах зүгээр гэсэн. За тэгэхээр төрөөгийн хувьд одоо ер нь нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм. Ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэж байна? Саяхнаас ч Монгол бүр нэмэлт бүтээгдэхүүний тийм брэнд бий болсон биз дээ. Юу гэлээ? Power Nutrition тий. Одоо гадаад тийгээд яг Монгол брэнд болж гарч ирж байгаа юм байлээ тий. Тэгээд ер нь ямар бүтээгдэхүүнээс илүү төлхөө хэрэглэж байна одоо? Юу хэрэглэж байна? Ер нь бол яг үндэ юу ч хэрэглэхгүй байгаа. Гэтэ энэ нөгөө хэлэхэд бол юу ч хэрэглэхгүй байгаа. Тэгээд хоолол ер нь төлхөө гэдгийг аягүй сайн ойлгосон болохоор тийм ойлгох өглөө сайн уургалаг хоол, өдөр уургалаг хоол, оройос уургалаг хоол тийм бидний хоёр ихэд хоолоор гэхдээ мэдээж жоохон мөнгөний боломж байх юм бол уураг амино төр хэрэглэхийг хүсэж байна. Тэгээ одоогоор гэхдээ бол яг хэрэглэсэн юм байхгүй. Тэмцээнд би яг нэг ганц 2 удаа бол орж исэн. Нэрээ тэр талаараас ярил сонирхолтой. Анхны тэмцээн ямар тэмцээн байсан? За анхны тэмцээн нь бол яг нөгөө дээр үед болдог байсан. Одоо нөгөө Men's Physique гэдэг нөгөө шинэ төрөл гарсан ба шүү дээ. Залуучууд алган ордог тийм. Нэг бодлын гоё л да. Тийм. Дээр үед чинь болохоор bodybuilding гэсгүй бол фитнес гэдэг хоёр төрөл байсан. Тэгэхээр мэдээж одоо би чинь яг дүнгиж фитнесээр хичээлжсэн нэг тийм жоох ялгарсан биетэй хүн бол бодибилдингд ороход бол тэр жижигтгэхэр биетэй байсан байхгүй. Тэгэхээр шууд фитнес гэдэг төрөл рүү орох байсан. Тэгээ фитнес нь болохоор яадаг вэ гэхээр биеийн өвдөх шаарцаг 50% харна. Чөлөөт үзүүлбэр бас 50% хардаг. Тэгэхээр чинь би нөгөө яг хөө биеийн гайгүй ингээд бэлдсэн ч гэсэн чөлөөт үзүүлбэр бэлдэнэ гэж бас асуудал гарч ирсэн байхгүй. Тийм биш. Тэр төрөл чинь нөгөө 50-50 гэж шүүдэн шүү дээ. Чөлөөт үзүүлбэр гэдэг нь болохоор одоо биеийн уян гатан байдал, хөдөлгөөний эвсэл тий. Одоо юу гэдэг чинь нэг тиймэрдүү юмнууд бол ажиглагддаг. Сонголт энэ төр ч юм уу тий. Тэрийг харж шүүдэг тий. Тэгээ тэрэн зориулж бас бэлдэж байгаа нэг удаа орж исэн. Тэгээд ямар амжилт гаргаж исэн анхны тэмцээн? Ер нь бол амжилт гаргаж байгаагүй. Тухайд нөгөө яг хоо биеийн сүүл нөгөө шүүгчнээс сонсоход бол биеийн одоо биеийн булчингийн харьцаагаар бол пропорцоор бол дэжүү оноо авсан. Тэгээд яг чөлөөт үзүүлбэр дээр болохоор оноо муу авсан л гэдэг юм билэ. Тэр жил болохоор нөгөө нэг цирк мэрк хийдэг залуучууд орж ирээд зөв акробат энэ төр солиорол арчиж байгаа байхгүй. Тэгэхээр чи зүгээр энэ дээр тийм оноо моноор байхгүй болчихж байгаа. Тэр ч одоо хэдэн оны улсын аварга байлоо. Тий. Одоо бол залуучууд бол тэгш ямар ч шаардлагагүй болсон ба шүү. Одоо яг нөгөө Men's Physique гэдэг яг тий. Яг тохирсон төрөл нь ороод хит том булчинтайж биш, хит жижиг булчинтайж биш тий. Яг нэг гоё хүн ингээд нөгөө бас зарим ингээд амар том булчинтай хүмүүс гэж ингээд жирийн хүмүүс ойлгохгүй баах ямар том булчинтай ингээд тэгдэж штэ. Men's Physique ч юм бол ерөнхийдөө вау л гэдэг штэ тий. Энэ тийм жирийн хүмүүс. Одоо ер нь залуучууд Men's Physique руу илүү тэгээ шуурж хичээл тэмцээнд орохыг эрмэлздэг болсон байна штэ. Тэгээ Богигийн хувьд болохоор тэмцээнд яг орж байгаагүй тий. Орж байгаагүй. Тэгээд норх бодол байна уу? Ягаад одоо олон жил хичээлчээд орохгүй яваад байна тэр талаараа.
Харин тийм. Одоо тэгтээ ямар ч гэсэн хүмүүст хэлэхэд бол тэмцээнд орох бол ямар ч гэсэн тийм амархан юм бол биш. Би тэгтээ орж үзээгүй ч гэсэн тэр бол мэдээд байна л та тий. Одоо маш их юмыг золиослно бас одоо уур хэрэглээ хоол хүнсгээл ер нь бол маш заалштай зардалж юм шүү дээ тий. Боломж олцсон. Тэгэхээр яг тэмцээнд орох тийм амархан биш болохоор яг байж чаддаг нэг орноос бодож байгаа. Гэхдээ ер нь миний бодлоор ингээд фитнес хийдэг залуучууд болгоны дунд тэ нэг удаа хийсэн хүн болгоны дунд яг нэг тэмцээнд орох хүсэл бол байж идэг байх гэж би хувьдаа боддоо шүү дээ. Бүр ордог хүсэхгүй тайзан дээр зогсоод гоё нэг зургтай болчихно гэсэн хүн бол хүмүүс байдаг байх гэж боддоо шүү дээ. Чиний тэмцээнд ордог ч тэ. Тийм. Одоо үед айгүй нээлттэй болсон ба шүү дээ. Тэр үед одоо дайжгүй булчингийн мастер хийж ижил тэмцээнд орохгүй бол тэр бодибилдинг ийм 5 тамирчдын дундж ороход хоногоо олдог гэсэн байхгүй тий. Одоо ч юм болохоор ерөнхийдөө мес физик хотын аврах энтерт бол 6 булчин ялгарсан, эвлийн 6 булчин ялгарсан тий. Бага зэрэг ялгаралтай байхад бол тэр ч муухай харагдахгүй байхгүй нэмгэн байхад бол тий зүгээр. Ороод гоё туршлага хөрөмтлүүлээд бас өөрийнхөө тэр нэг гоё дурсамжтай дүүхийг бүтээж нэгдэг чинь бас тэр нь бас их гоё шүү дээ тий. Насны хувьд ч гэсэн маш сайн залуучсан байна. За тэгэхээр дараагийн асуултаа би нэг зүйлийг асууя гэж бодлоо л доо. Ингээд одоо энэ спортоор тэ фитнес гэдэг спортоор хичээлж эхлээд та хоёрт ингээд олж авсан тэ амьдралд өөрчлөгдсөн ч гэдэм үү нэг том нөлөө үзүүлсэн зүйл яг юу вэ? За боёгоос эхлэж яривал яг ямар том нөлөө үзүүлсэн тэр талаар. За миний хувьд бол ер нь бол маш том нөлөөтэй шүү дээ. Одоо би ч өөрөө багшлаад бас 3 жил болсон. Тэгээд яг өөр дээрээ биш зүгээр ингээд өөрчлөлж байгаа тий. Шавнар болсон тиймэрхүү хүмүүс дээр харахад л шал өөр байхгүй. Одоо ингээд за нэг жоохон шоу зингийн дуртай ч юм уу тиймэрхүү хүмүүсийг хөвчлэн орж ирдэг штэ. Хөвчлэн ч байх уу? Ер нь тиймэрхүү хүмүүс байдаг. Тэгэхэд тэгэл тэр хүмүүсийг ингээд хамт бэлтгэл хийсээр байгаа ч юм уу. Яг энэ юмд орсон байхгүй. Одоо шал өөр юм болсон тий. Яг бидний хүрээлэл бол яг нэг яг адилхан хүмүүс байдаг байхгүй. Хөвчлэн жимэр тогтмол хичээлдэг хүмүүс бол тэр шоу зингийн арх тарснаас ч хол ч юм уу тий нэг аль болох бүгд эрүүл хооллохыг үздэг, амралтыг илүү үздэг, бэлтгэлийг сайн хийхийг үздэг ч юм уу. Тиймэрхүү хүрээлэлтэй болсон нь бол маш эрүүл хүрээлэл байгаа байхгүй тий. Тэгээд дээрэс нь одоо тогтмол би бол гэж бодод байгаа. Бусад спортоор ямар ч спортоор хичээлсэн гэсэн эрүүл мэндийн талаас ашигтай ч гэсэн фитнес бол гоо сайхан талаас бол тий маш ашигтай байхгүй. Өөртөө ихтэй байх гэдэг зүйлийг би болгож байна. Хүн одоо ингээл огт байдгүйсэн булчинтай болоод өөрөө зүгээр дотроо мөрөддгүйсэн биеийг өөрөө бий болгож болох боломжтой гэдэг чинь бол амар том боломжтой юм шиг тий. Тэгээд яг энэ спортод орсонд бол маш баяртай. Ярдэн штэ. Та нөгөө царай модод төрсөн байж болно тий. Та төгс биеийг бүтээх боломж байгаа тий. Хүн болгонд байгаа. Хүн болгонд байгаа гэдэг нь аюулж болох тий. Тэгэхгүй нэг бүр амар ингээл гүзээг өнжүүлсэн ах ч гэсэн яг үндэ гоё хоолны дэглэнд ороод бэлтгэлийг маш сайн хийхэд бол боломж байгаа гэж боломж тий. Тэгэхээр ер нь бол фитнес тий. Ерөнхийдөө гаднаас харагдах байдал талаас бол өөрийнхөө хамгийн төгс хувилбар дээр одоо очиход бол тослонаа л гэсэн үг. Хүн болж төрснийх тий. Тэгээд яд ч одоо ингээд одоо манай фитнес дээр ч юм бол 50 настай 60 настай янз бүрийн хүмүүс явж шүү дээ. Тэр чинь бол яг үеийнхэн 60 настангуудын дунд тэр их бол зүгээр хамаагүй залуухан тэгээ баг залууч хүч хүн л явж байгаа байхгүй. Биологийн насын ингээл хэмжээд гэж юмгод 30 30-тай гардаг ч тиймэрхүү хүмүүс байгаа байхгүй. Тэр чинь бол эрүүл мэнд тэр залуу санааны хувьд ч гэсэн тэр хүн амар гэлтэй байдлыг бол тэрүүгээр яажсан бас л ер нь төстэй байх гэж бодож байна шүү дээ. Миний хувьд яг бомбатпогитай адилхан л эсвэл та бас ингээл зөв өрөөллийнхаа хүмүүсийг болоод найз нөхдийн хувьд ч гэсэн бас тий ингээл яг эрүүл амьдралын хэм маяг гэж ярьдэн шүү дээ. Тэгээд ядаж нэг тэрийг ирэлхийлдэг тий. Өөр ингээд яг таг тамирчид биш ч гэсэн ингээд тийм зөв өрөө ингэж явдаг хүмүүсийг ингээд би нэг хөрөөлүүлж эхлэр чинь тэгээд бас шаардлагатай тий. Ер нь бол одоо миний хувьд бол жишээ нь одоо тийсл бүр шал өөр эрчим хүчний сургуульд тий дулааны инженер сурж исэн. Яг хөө тэр мэрэгчлэрээ ажиллах боломжтой байсан ч гэсэн надад энэ фитнесийн одоо ажил маань илүү багшийн ажил маань илүү сонирхолтой санагдсан л та. Тий. Яг одоо юу гэдэг чинь нөгөө нэг оюутан болоход нөгөө хүсэл мөрөөдлөө одоо дагаж гэдэг юм уу те. Яг тэр шиг л яг ингээд өөрийнхөө гоё дуртай амиг хийх чинь л хүн айгүй гоё байхгүй юу? Тийм. Эхний ээлжинд бол явандаа бол үнэхээр тэр салбартаа шилдэг нь болчих юм бол мөнгө чаа угаасаа аяанда араас ч ороод ирнэ. Тийм ямар ч салбарт байгаа те. Хамгийн шилдэг нь байх хэрэгтэй гэдэг зарчимтай ч юм уу те. Тэгээд бол ерөнхийдөө бол нэг айгүй гоё поинттай ажил штэ.
Тийм. Би бас яг тэгж боддог байхгүй тий. Тэнчнээсээ бас багшин өөрөө айгүй кайф авдаг байх юм шиг. Хүмүүсийн тэр энергиэс тийм гоё эерэг өөрчлөлтсөн энергиэс тий. Хүний биеийг өөрчлөлтсөн бид нар тийм өөрчлөөгүй л дээ яг хэвчээ бид чиглүүлж өгсөн шүү дээ. Тэгэхээр зүгээр нэг хүний бие өөрчлөгдөв тэр хүний ингээ амьдрал нь өөрчлөгдсөн юм шиг зарим нархлаар тий. Шал өөр юм болсон бохох тий. Амар шоуд гаргасан бол алидийн гоё өөр амсгалтанд орсон тий. Тэрийг өөрийнхөө яг дадал болгоод амьдралын юм аяга болгоцсон тий. Тэр энэ ажлаас бас яг одоо ингээд өшөө илүү гоё ингээд ер нь ингээд лавшруулж судлаал байна л та. Тэнгүүт ингээд сүулдэ баг ингээд ер нь баг ингээд хүний хэмж рүү баг их нэлээ ойрцож шүү. Би бол ер нь бол өөрийгөө ингээд яг фитнесийн дасгал хөдөлгөөн гэхээс илүү яг ингээд удаан ажиллаад ирэхээр ингээд шин асуултууд гарч ирдэг байхгүй юу? Одоо ингээд за миний бөөр ийм цэцгэл хийхээр нор өвдөд, ийм цэцгэл хийхээр бөөр өвдөд энэ тий. Ингээд ийм ачаал хийхээр зүрх өвдөд энэ ч гэдэг юм уу тий. Тэнгүүд энэ болгохон дээр бид нэр чимээгүй байж чадахгүй. Гэтэ мэрэгжлийн тийм удаа ийм төр уу гэж бол хэлэхгүй. Гэтэ ерөнхийдөө нэг гадарлаа штэ. Тэгээд та тэгээд нөө ингээд нөө та тэгвэл тийм юм дээр очиж үзүүлээрэй ч гэдэг юм уу тий. Ерөнхийдөө чиг хаслаа нь болж байгаа байхгүй. Ус яг салшгүй холбоотой байх л та юу бол тэ ангаах ухаан фитнес хоёр бол угаасаа тэ яг л хамтдаа байж мэддэг байж ижлээс тэ. Одоо тэгэл спортын ангаах энэ төр чинь дүнгийн Монголд орж ирж штэ. Одоо бид нар бол ерөнхийдөө жоохон яг анхдагчл хүмүүс гэж бас өөртөө ойлгож болж байна л да. Тий. Одоо бол нэг арай шинжлэх ухааны үндэслэлтэй тэ нэг ядаж болчих яаж ургадгаа мэдээд тэ энийг хийдвэл юунд нөлөөлөх вэ мэддэг болцсон үед хийж байгаа шүү дээ. Тэр үед чинь бас аргагүй шүү дээ тэ. Ямар ч мэдлэг байхгүй. Ер нь зүгээр хар ухаанаар гэх юм уу тэ. Нэг хүн нь бак болцсон тэгэл дагаад марш гээл бүгдийг тэр хүний хийснээр тэ. Угаач мэдэхгүй л тэгж хийдэг байсан бол одоо ингээд хүн болго өөрийн гэсэн нэг фитнесийн тийм хуваар тэ. Хүн болгон тэгэл бас тодорхой хэмжээний ангилтэй болцсон байна. Тодорхой хэмжээний маш их аппликейшнууд гарцсан байна тий. Тийм шүү. За болроо жоох ярихгүй шүү. Болроотой бас ярилцмаар байна. Намайг яг энэ гурван өөр нэрээр дууддаг юм. Болроо боги за бомба. За тэгэхээр би богийнхаа юу асууя л та. Фитнесийн хуваарийг одоо яг хийж байгаа дасгалын хуваар ер нь яаж хуваарлж хийж ийн дасгалын тэр систем хийх нь ер нь бол тийм өөр байдгүй тий ер нь ямар байдیں۔ Тий. Ер нь бол яг юу штэ одоо яг ажил төрөл тэрийг бас тэрнээс хамаарч юм л та тий. Миний хувьд бол яг фитнес төр чинь би бүтэн сая өдөр амраад 46 өдөр нэг тал өдөр ажилладаг байхгүй. Тийм 7 хоногийн 6 өдөр бэлтгэл хийдэг. 7 хоногийн 6 өдөр бүх булчин ер нь бол 2-2 ажиллах тийм дөрмийг сахиж байгаа. 2-2 ажиллах чинь бол нэгд өдөр бол одоо цээж гар, хоёр дахь өдөр мөр нуруу, гурав дахь өдөр зөвхөн хөл. Тэгвэл тэрийгээ давтах нь 4-5 дахь сонирхолтой. Одоо ер нь айгүй удаан тэгж хийгээд яг ийм биш ч гэсэн дунд нь ямар ч зүйл нэг булчингаа 2 ажиллуулад яваад исэн болохоор зарим 7 хоногт нэг булчингаа нэг ажиллуулалт хэрэг ингээ холдоод байгаа юм шиг тий. Тийм тасцсан. Зав зайтай боломжтой байх юм бол амралт гайг байх юм бол ахиухан л хийж ийл зүгээр ер нь бол. Ялангуяа 2 ажиллуулны гэж юм бол яг стандарт байхгүй гэнэ л тий. Тийм. Гэхдээ анхлын хичээлж байгаа хүмүүс яг ингээ 7 хоногт 6 явах нь юу гэж бодож чинь яг зөв байх уу эсвэл нөгөө хүмүүс чинь нэг амралттай хийгээд байдсан шүү дээ тий. Фитнесийн багш нар ч гэсэн анх хичээлж байгаа хүмүүст одоо 7 хоногт 3 явмаа ч гэдэг юм уу. Тэр тал дээр яг юу би бол одоо яг манай дээр хүмүүс ирж байгаа хүмүүсийн яг тэр одоо яг зүгээр айгүй завтай хүмүүс ирдэг байхгүй тий. Би одоо ингээд гадагшаа явах ч амаа тэр бол хийх юм байхгүй. Одоо ингээд 2 сар фитнестэй гэсэн хүн бол яг үндэ 6 өдөр хийсэн ч болж байгаа байхгүй шүү дээ. Залтгэлээ маш гоё тааруулаад тий тэгээд хамгийн гол нь тэр хүн чинь бус цагаар амралттай байна, хоол унд сайн байна ч гэх юм уу. Тэрнээс хамаарч л ер нь бол түүнээс анхан шигт байна уу. Удаан хичээлсэн хүмүүс бас заавал 6 өдөр хийнэ гэсэн юм байхгүй ш. Тэр хүмүүс чинь ажил төрөлтөө өөрсдийнхөө биеийг мэдэрсэн бол тэгэл цөөх өдөртөө багтаагаал хийх. Өөрөө хувьд бол нэг юм чухал. Дахиад нэг дуртаач яг яаж хуваадаг гинэ. Би бол цээж 2 толгой 3 толгой игээд араас нь маргааш нь болонгууд мөр нуруу хамтд нэгээд тэгээд сүүлд хөлөг дангаар нээдэг юм байна тийм үү. За миний хувьд ч гэсэн ерөнхийдөө адилхан дөө бас 3 хуваацсан. Тэр чинь ер нь баг стандарт сонгодог маягийн болчиход байна шүү дээ. Яг ингээд 4 хуваачл тэр ингээд эхний өдрийн булчин ингээд 7 хоногт амждаг байхгүй. Харин тийм. За төрөөгийн хувьд би нөгөө сая болроогоос
дасгалын хуваарийнхын талаар асуусан. Чи одоо яг ямар хуваараар хийж чинь сая болроо өөрийнхөө юу ярьлаа л та. Хийдэг хуваараа да. Тэгээд сонсож байгаа хүмүүст бас сонирхолтой байх бах өөрөө өөрсдийнхтэйгээ харьцуулаад тэг хүмүүс ингэж хийдэм байх гэдээс харьцуулаад хэрэгтэй байх болов гэдэг үднээс асууж байна л та. За чиний хувьд одоо яг миний хувьд гэх юм бол би бас нөгөө яг анх хичээлж байхдаа бол бас мундаг том тамирчин болно гэж хичээлдэг байсан л да. Тий одоо ингээд ер нь бол удаан хичээллэх тусам миний зорилго бол арай өөр. Тийм би илүү тийм том булчинтай гэхээс илүү би илүү тийм ялгарсан. Тэгээд би энэ зөв пропорцтой. Тэгээд ер нь бол байнгын нэг одоо хэвлэлийн 6 булчинтай байж гэдэг юм уу те. Том булчингүйч гэсэн. Ер нь бол тийм зорилт өөртөө тавьчаад байгаа зорилго. За. Тэгээд би одоо ингээд ажлынхаа хажуу ер нь одоо 2 давхар ажил хийгээд байгаа гэж хэлж болно л да. Тэгэхээр ер нь бол яг нэг амралт жоохон багтаа болохоор тийм хүнд төвшний одоо өдөрт цээж 2-7 уран ч юм уу те. Нороо мөр гэдэг хүнд төвшний бэлтгэл хийж чадахгүй байгаа. Тэгэхээр би аль болох том үндсэн 3 булчингаа ажиллуулж байгаа. За. Тий. За одоо үндсэн 3 булчин гэдгээ тодруулал та. За бол тий. Ер нь бол нөгөө түрүүн хэлсэн би нэг зөв пропорцтой. Тэгэхээр ер нь бол одоо мөрний арын булчин гэдэг дээр төлөхөө ажиллаж байгаа. Тий. Тэгэхээр би одоо ингэж хийж байгаа л да. За цээж хийн. Нэг ер нь дараа нь бол яг 1-т 2 дахь гэсэн юм бол байхгүй. За цээжний булчин хийлээ. Мөрний арны булчин хийлээ. Тэгээ хэвлэний булчин орж ирлээ те. Хэвлээ хийлээ. Дараа нь нурууны булчин хийлээ. Хэвлэний булчин хийлээ. Нуруу хийлээ. Тэнгүүтээ мөр хийлээ. Мөрний артл хийлээ. Тэгээ хэвлээ те. Тэгээ дараа нь 2-3 хийлээ. Тэгээд хэвлээ. Тэнд яг хөө зүгээр яг л би яг л одоо миний хувьд өөртөө сонгосон програм баггүй. Тийм байна. Уусаа сонсоход ч өгөөмж сонсогдож байна л да. Яг нэг нийтлэг байдаг хувааруудаас шал өөр те. Нуруу зөвхөн гэж. Дандаа мөрний артл гээд байгаа учир нь болохоор ягаад гэвэл нөгөө одоо хүмүүст хэн болгонд нөгөө хийхэд заримд нь мэдэрдэг булчин заримд нь мэдэрдэггүй булчин гэж байдаг шүү дээ те. Миний хувьд болохоор мөрний уртл маань илүү төлхөө ажиллаж өгдөг байхгүй. Тэгэхээр би нөгөө цээж хийхээр ингээд мөрний уртл руу төлхөө орчоод идэг. Анханасаа яагаад юм тэгээ хийх сурцсан юм лээ багшгүй болохоор. Тийм. Тэгэхээр би нөгөө мөрний уртл айл болох жоохон сул байлгаад цээжийнхээ булчин хөгжүүлэх зорилготойгоор тэгээ мөрний артл дээр төлхөө ажиллаж өгч байгаа. За сонсож байгаа хүмүүс маань часаас юм аа. Тэгэхээр яг хөө тийм үзэмжтэй л дээ ялцчихгүй тайзан дээр бол яг мэдэгддэг дээ тэмцэн дээр дээ. Мөрний арн том байхлаа ерөнхийдөө тийм нэг талбай нэг тийм мөрнийх нь хэмжээ нэг том харагдаж байдаг тий. За бас ерөндөө нэг тийм одоо том болчинтэй гэхээс илүү жоохон тийм үзэмжтэй тэгээд гоё тийм нэмгэн өөхний давхар багтай ахыг л сүлээд бодоод штэ. За бодо одоо би өөрийн хувьд бол ер нь ямар хөө бодолтой байна энэ талаар. Би ер нь бол адилхан сая бомбатай адилхан. Ер нь бол яг л 3 хувааж хийдэг. Аль болох нөгөө 7 хоногт нэг булчингоо 2 ажиллуулахыг хичээдэг боловч яг нөгөө нэг одоо би чинь Солонгос сурж байгаа. Тэгээд хажуугаар нь ажил төрөл хийдэг. Зав зайн яг тэгж нөгөө 7 хоногт 6 хийх хэмжээний гарч ирэхгүй байгаа байхгүй. Тий, тэнгуут ч тэгэл чадхаараа нэг ямар ч байсан л 7 хоногт нэг сайн ажиллуулж өгөх хэрэгтэй гэдэг зарчмаар л одоо хийж байна. Тэгээд яг булчингуудын хувьд бол яг бомбаттай адилхан л та. Тий. За тийм байна. За тэгээд би дараачийн асуултаа болохоор бас боёгоос эхлээд асууя. Одоо ингээд фитнест багшилж байгаа шүү дээ, тий. За багшил. Одоо би бас Америкт ингээд нэг жил сурч байхдаа нэг ажилласан юм нь болохоор одоо Америкийн фитнесүүдэд болохоор багш гэж байдгүй юм байна, тий. Багш гэж байхгүй одоо нөгөө personal trainer гэж яриад байгаа одоо Монголд хүчээ аваад байгаа шүү дээ, ер нь тий. Хувийн дасгалжуулагч гэдэг. Америкт бол ямар ч фитнестэн заалны багш гэж байдгүй юм байна. Тэнгуут чинь зүгээр нөгөө хичээлж байгаа хүмүүс нь өөрсдөө зүгээр л дураараа орж ирээд хийдэг. Зөвлөхтэй юм нөгөө нэг хүн байхгүй. Тэнгуутаа хүсвэл яг мөнгө төлөөд юугаа авч болдог тийм үйлчлэгээ Америкт байна. Тэнгуут Монголд болохоор эсэргээр заал болгоныг багштай байгаад байгаа шүү дээ. Одоо ямар ч фитнестэйс нэг багш байгаад байгаа тийм.
Тэнгуут ингээд тэр багш чинь ингээд бүх хүнд хурж үйлчлэн гингууд одоо фитнес оройн цагаар хичнээн хүн орж ирдэг үлээ те. Тэр болгонд ингээд туслаад яагаад явахад үндэ тэгээд хүлцдэггүй ч гэдэм юм ингээд жижигтэй байдаг. Тэгээд тэр багшийн хувьд бол бас ингээд амар ачаалттай те байх тийм тохиолдол харагдаад байдаг байхгүй. Би бас өөрөө нөгөө багшилж байсан болохоор мэдээд байна. Тэнгуут одоо ер нь тэр personal trainer Монголд хэр хөгжиж чинь чи ер нь personal trainer хийж гин үү? Тэгээ заалны багш байхыг одоо ер нь зөв гэж бодож гин үү? Эсвэл ингээд өөрчлөгдөөд ингээд фитнест нь багшгүй. Тэгээд юу зөвхөн тренер авч ингэдэг тийм зүг рүүгээ шилжүүл дээр гэж бодож байна. Энэ тал дээр чиний бодлоо хаваалцаж байна. Юу бол за Америк бол ямар ч сан тэртлийн хөгжил хамаагүй эртнээс хөгжсөн тийм ээ. Элдэр үеэс хөгжсөн. Тэгээд одоо бол тэр бол тэнцэнэ тогтсон тийм шиг. Монгол болонгууд бол яг үндэ сүүлийн үед яг одоо gym generation яг үндэ гарснаас хойш ч юм уу илүү хурдтай хөгжиж шүү дээ. Тэгэхээр жоохон хугацааны дараа бол хүмүүс илүү мэддэг болох. Гэхдээ одоо энэ том gym-үүд Goals, River, наадамч гэх юм уу тийм бүх л багш нар нэгтэй ямарсан personal trainer гэж хийж байгаа. Гэтэ би нэг юм гайхаад байдаг байхгүй. Одоо ингээд заалны багш хэрнээ personal trainer давхар хийхлээр нөгөө хүмүүсээ яг тухайн хугацаанд яах вэ? Ингээд ажил ингээд хоёр хуваачаад байгаа байхгүй тийм ингээд чиг шугамынхаа хувьд бол ингээд заалны тренер бол хүн болгон заах хэрэгтэй тийм үү? Тэнгууд personal trainer болонгоо чи тэр зааж байгаа хүнтэйгээ цаг 30 минут ч юм уу те яг дагаад ингээд тоолоод ч гэдэм үү хийлгүүл өстэй болонгоо тэр цаг 30 минутанд чи ингээд зөрчлөөсөд байгаа байхгүй те чамайг нөгөө хүндээ юма зааж ах чинь хүмүүс үрж ирээд багшаа энийг яаж хийх ингэж орж ирдэг ч юм уу те тэнгууд ингээд тасалжуулагч одоо ингээд багшд ингээд амар хэцүү проблем үүсч эхэлж байгаа шүү дээ чамд яг тиймэрхүү проблемууд хэрэг үүсэж байна. Тиймэрхүү проблемууд үүснэ. Гэхдээ яг хөө тэрийг тэгэл зохицуулна л та. Ерөнхийдөө заалны багш нар бол яг анхан шатны орж ирсэн хүмүүсүүд бол бүх тасгалыг маш тодорхой зааж өгнө тийм ээ. Яг яаж явах хэрэгтэй бүх зөвлөгөөдийг маш сайн өгнө. Тэгээд ерөнхийдөө бол за өөрөө ингээд ингэж хийшүү гэл тийм. Гэхдээ яг хөө ерөнхийдөө бас гайгүй харцсангүй анхнаас нь тэр хүмүүсийг их зөв зааж өгөөд ялангуяа шинэ хүмүүсийг техникийн зөв зааж өгөөд яг юу хийх ёстойг нь жингээ яаж нэмэх ёстойг нь маш зөв хэлээд өгч юм бол харцсангүй гайгүй. Би одоо жишээ нь personal trainer-тайгаа ажиллаж байхад тэр хүмүүсийг зүгээр ингээ хальт хараалгахт болж байгаа хөөх тийм. Тэр хүмүүсийн хийж байгаа техникийн зөв болов л гэж болж байна гэсэн үг тийм. Тэгээд их юм яг л зөвцөлж байна. Тэгээд зэрэг сонирхоод асуухад яг ингээ фитнес дээр ингээ бүр өдөр тутам ингээд юу шаардаад байдаг тийм хүмүүстэй хэрэг тулгарч ирсэн. Одоо ингээд заалны тренер гэдгийг бол ингээд жоохон мэдхгүй ингээ яг энэ хүн надтай хамт байх хэрэгтэй ч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар ханддаг хүмүүс ирэх гарч ирж байна. Харцсангүй бас гайгүй болсон. Ер нь бол харцсангүй гайгүй болсон. Гэхдээ тэрийг тэгэл бас анхнаас нь ерөнхийдөө ойлгуулад за би над дээр бол тиймэрхүү хүмүүс мэдээж зөндөө байдаг л та. Яг ингээд хөдөөс орж ирсэн оюутанд аяг хөөх байхгүй. Тэр хүмүүсийн хувьд бол мэдлэг мэдээлэл маш тутмаг учраас багш өндөр юу хөө гээл орж ирэл одоо 7 хоног дээр ч юм уу тэгж асуудаг байхгүй. Тэнгуут би тэгэл мэдээж хэлнэ. За ингээд ийм хуваартай чи бол энэ хуваараараа яг энэ тасгалуудаа иймэрхүү маягаар хийгээд тэгээд ийм жингээр ингэж явна гэж хэлсэн багт. Бас гайгүй тий. Тийм. Намайг яг багшилдаг байх үед бас яг тэр юм айгүй их байсан байхгүй. Зүгээр энгийн хүмүүс ч гэсэн орж ирэл те төрөө ан бид гуравч яг амжилттай багшилдаг байх. Тэгэл орж ирэл. Яг дагуулчих гад итгэсэн байхгүй. Ингээд багшаа одоо яг ингэж юм багшаа гэл ингээд дагуулаад тэнгуут ингээд амар ачаалттай энэ тэнд нөгөө тухайн үед ч яг фитнес өгчиж эхэлж байсан хүн болгоо яг шинээр те мэдлэгтэй хүн байхгүй. Тэгэл яг хүн болгонтой тулж ажиллахаас өөр аргагүй нөхцөлөд үүс орж исэн байхгүй те. Одоо бас яг тухайн фитнесийнхаа нүүн төлбөрөөс хамаарат ч юм уу тий том жижигээс хамаарат тэр багш нар тулж ажиллах асуудал байгаа шүү дээ. Одоо төрийн ажилтг байлуу өстэй бол яг үүндээ төлбөрийн хувьд бол бусад фитнес зарцуулахад илүү өндөр үнэтэй. Тэгсэн байж одоо фитнес зал нь бол жоохон жижигхэн байгаа байхгүй. Тэгэхээр төрийн хувьд бол бүх хүнтэй тулж баг ажиллахаас болгон төвч тий. Тийм. За тэгээд төрөөс ахаад сая сонссон тий төрөө. Одоо саяны асуултанд ерөөхдөө болохоор одоо ингээд заалны багш байх нөгөө нэг personal trainer байх гэдэг талаар ярьж байгаа шүү дээ тийм. Тэнгуү чамаас асуултаа одоо personal trainer хийж байгаа юу? Ямар асуудлууд тулгарч байна? Таны ярьснууд дээр нь бас л адилхан баг тийм. Одоо personal trainer хийж байгаа юу? Ер нь л хийж байгаа. Тийм. Одоо яг Монголын яг 3-3 шигшээ багийн хүчний бэлтгэл дээр бол тасгалж болж байгаа. Тэгээд бас хажуугаар нэг ганц 2 хүн тасгалж болж байгаа. Тэгээд түрний нөгөө Америк болохоор одоо нөгөө фитнес
Gym гэдэг нөгөө хоёр ялгаатай байгаа шүү дээ. Тийм бас тэр нэршлийн хувьдаас хоёр ялгаатай байгаа тийм. Тэгэхээр эн чинь ерөнхийдөө бол Америкаас л гарсан үгнүүд шүү дээ. Фитнес жим гэдэг тийм. Анхдагч нь угаасаа Арнольд Шварценеггер шүү дээ. Тэгэхээр тэр хоёрын ялгаа нь юу вэ гэхээр жим гэдэг маань өөрөө ерөнхийдөө жоохон юм багшгүй, эзэнгүү тийм хоосон өөртөө орж идэг газрыг жим гэж нэрлэдэг юм байна. Яг фитнес гэдэг нь болохоор бас яг тодорхой хэмжээнд нэг заалны хараа хяналттай тий. Нэг ерөнхийд нэг чиглүүлж өгөх зорилготой. Тийм газрыг ерөнхийдөө фитнес гэж нэрлэдэг юм байна бас. Харин тий. Тэгэхээр Монголд болохоор одоо хүн болгон персонал тренер аваад байх бас боломжгүй байгаа шүү дээ тий. Тэр ягаад тэгэхээр бас нөө үнэтэй холбоотой байх шүү. Ер нь бол жоохон үнэтэй цалтаа гэж явдаг баг тий. Сонирхолтой яг дунджаар ер нь одоо Монгол дасгалжуулагч хэдээр хийж ин яг ямар байдгийн сард хэдэн удаа байдаг ч гэдэм юм. Тийм нэг стандарт маягийн байдгүй тэрийг сонирхуулаад хэлвэл одоо хүмүүс байгаа. Тийм шүү дээ. Ер нь бол том тамирчид бол үнэтэй хийдэг юм бэлээ. Ер нь бол дунджаар бол ер нь бол 300 мянга 300 мянга бол нэг сарынх ч юм уу тий. Сар гэхэлэр одоо юу гэж ойлгох вэ? Хэдэн сар гэхээр одоо юу гэдэг чинь нэг сард хичээлэхдээ нэг 12-оос 15 удаа хичээлнэ гэж ойлгож байна баг штэ. Тий. Бомбагийн бас адилхан уу тий. Гэхдээ ерөнхийдөө бол яг тийм тогтсон хийснээс илүү тэгэл тухайнтайг ярьж байгаа. Тохиолдож байна. Одоо тэр өглөө болгон 7 цагт би бэлтгэх юм гэх юм бол үний үед бас өсөн штэ. Бас тийм өглөө 7 цагт тэрнээс бол хамаардаг миний хувьд бол тэгээд эсвэл одоо миний ажлын цаг дээр ирүүл хийж болдог ч юм уу 7 хоногийн тэдэн өдрөөс хамаараад миний бас маш уяа тийм Умбаттай бол уяа тэр ямар ер нь бол 300 юм биш үү тэгээд ер нь бол 300 тэгээд сонирхсан хүмүүс байвал тэгэл яг хүндэн тааруулж харьцна гэдэг шиг одоо ерөнхийдөө бол стандарт бол ер нь 300 л багш. Ер нь бол яг дунджаар 300 байгаа даа байхгүй тий. Мэдээж тийгээд тэр хүн өөрөө яг юу хүсэж ин тий. Тэрэнд нь тааруулаад 7 хоног тэр хүн чинь 6 удаа бэлтгэл хийхийг хүсэж байдаг ч юм уу тий. Тийм болох юм бол нэмэгдэж штэ мэдээж тодорхой тий. Яа тэр чиний цаг зав ч гэсэн давхар явж идэг тий. Тэнгууд яг одоо ингээд personal trainer гингот яг ямар төрлийн одоо юу тэр хүнд илүү зүгээр ингээд фитнес явахаас илүү юугаар ялгаатай ач холбогдолтой болоод тэр хүн чамайг авах хэрэгтэй. Тэр талаар бас яриач. Би энийг болохоор нөгөө Gold Gym-д яг анх ажиллаж байхдаа айгуу сайн ойлгосон л доо. Яг албан ёсны дасгалжуулагч болж байгаа гэдгийг бол манай Gold Gym-д ажилладаг. Одоо American Gold Gym-д менежер хийдэг очихуу гэж ах бид нарт сургалт орж исэн. Тий. Тэгэхээр ерөнхийдөө personal trainer, зүгээр trainer, заалны тренер хоёрыг юугаар айлаатай вэ гэхээр personal trainer зааланд хүн гишүүнжил болж орж ирлээ. Тэгэнгүүт reception тэр хүнийг багштай холбож өгнө. Энэ хүн шинэ хүн шүү. Тэгэнгүүт багш тэрийг хүлээж аваад өрөөндөө өөхөн давхрах болон одоо нөө танитай аппаратаар ч юм уу те хэмжилтийг хийнэ гэсэн үг. Тэгээ body index-ийг нь гаргаж байгаа юм шүү дээ. Тийм. Одоо жишээ нэмэгтэй хүний хамгийн өөхөн давхрах хэрэгтэй 3 толгой одоо хөвлийн доод хэсгийн өөх ч юм уу те тиймэр дүүсгээс бас хэмжилт хийнэ. Тэгээд хэмжилт хийсний дараагаар тухайн хүнтэйгээ ярилцсан. За ингээд таны хэмжилт ийм гарсан байна. Та одоо өөх хэрэгтэй байна. Тэгэхээр та суугаа ажил хийдэг үсгэл хоол юу гэдэг үү гэдгийг ярилцсан тий. За тэрнээс нэг дүгнэлт гарч ирээд тэр хүн тааруулсан бэлтгэлийн төлөвлөгөө зохиож өгнө. Дээрээс нь хоолны зөвлөгөө өгнө. Тэгээд тэр хүнтэйгээ маш тохирсон бэлтгэлийн төлөвлөгөө хийгээд цаг товлно гэсэн үг. За хийндээ тааруулсан. Тэгээд 7 хоногт 4-5 удаа яг цагаа тавуулчаад тэр цагтаа уулзаж бэлтгэлээ хийж эхэлнэ гэсэн үг. Бэлтгэлээ хийхдээ багштай хийх бэлтгэлийн цаг бол ерөнхийдөө нэг цагаас цаг 30 минут байна. Тэгэхэд яг хажууд тийм яг хажууд нь хичээлж байгаа хүн бас маш сайн анхаарлаа төвлөрүүлнэ. Дасгалжуулж байгаа хүн маш сайн анхаарлаа төвлөрүүлээд хянана. Тэгээд хажуугаар нь тоог нь тоолж өгнө. Тэгээд жижигхэн техник болгон дээр нь засч өгнө гэсэн үг ерөнхийдөө. Тэгэхээр ялцчгүй даваа тал ихтэй байна л та тий зүгээр фитнес дороод ихэд ямар ч хүн өөрөө ингэж дагаж явж тий тоолж одоо ингэж хяналт тавьж тий зөв бурууг нь хэдлэн тэр чинь бол ялцч үйлчлэгээ байгаа байхгүй үйлчлэгээ тий тэгээд дуусахт нь сонголтын засаглалыг хийж өгнө тий тэгээд болж өгвөл маргааш нуцаар за та өглөө юу ийдсэн өнөөдөр юу ийдсэн тий
тэр бүгдийг бас байнгын асууж ах хэрэгтэй гэсэн үг тий. Ер нь бол жоохон ингээд тэрийг анханаас хэлнэ л дээ. Би ингээд магадгүй ингээд таны жоохон өөрөө чинь хувийн хэрэг жоохон магадгүй оролцож магадгүй. Гэхдээ энэ таны яг биеийн өөрчлөлтийн чинь төлөө юм шүү гэдгийг бас хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тийм. Яг одоо хүмүүсийг бас би яг тэрийг ойлгосоо гэж амар бодоод байгаа байхгүй юу? Юу гэхээр одоо ингээд PT авах нь одоо personal trainer авах нь яг ингээд үйлчилгээ тий. Одоо ингээд ялцч үйлчилгээ болцсон тэрийг авах хэрэгтэй зүйл гэдгийг ингээд ойлгож эхлээсэй. Танаа тэр одоо фитнесийн багш нар нь тэ одоо бүх зүйлийг зааж өгнө гэдэг тэр нэг тийм тогтмол сони ойлголтоосаа салаасаа гэж үссэн дээ. Энийг асуулаа. За тэгээд хоёр найзтайгаа эхнийхээ подкастыг ерөнхийдөө бас олон зүйлийн талаар, олон сэдвийн талаар ярилцлаа гэж бодлоо тэ. Хүмүүст бас хэрэгтэй сонсоход бас сонирхолтой байх болов уу гэж бодоод дүгнжин. Тэгээд бас гинтийн байдлаар энэ подкастаа эхэллээ. Яг нэг хэлэхэд яг төлөвлөөгүй байж байгаа. Гэхдээ ер нь альва нөгөө нэг том зүйлийг эхний алхам чухал гэж яг би өнөөдөр ингээд санамсргууч гэсэн эхэлцэндээ амар баяртай. Төрөөдөө баярлалаа. Яг эхлүүлж чадлаа л та тий. 1000 бэрийн алхам. 1000 бэрийн алхам би юу лээ? Аялал алхамаас эхэлнэ тий. За энэ үгээр тэгээд өнөөдрийнхөө ерөнхийдөө подкастыг өндөрлөлийн хоёр найзтай баярлалаа ингээд нэг үгэлэн далангуй сайхан ярилцсанд сүүлийн нэг үлдээх юм. Тэгээд үлдээх л тайрна. За одоо фитнес залуучуудтай хандаад за сүүлийн тий. Юу ч үс явах тий. Зүгээр л бодож байгаа юу ч хамаагүй нэг юм аа. Ингээрээ гэж тий. За тэгээд одоо фитнес хэрэгжүүлэлээр л гэж хэлээ та тий. Орсон маш харамсахгүй шүү. Маш ашигтай спорт. Ашигтай би бол тэрийг ойлгосон. Тэгээд ер нь насан туршдаа баг хичээл 40-50 настай даж гэсэн бас залуудлыг явж явах боломж байгаа учраас тий. Орсон хүмүүс нэг хичээлээсээ гэж уриалж байна. Нэг фитнес хийдгүү хүн байвал бас хасаад энэ ярианаас нэлээ ямар үний ярьж гинөө гэдээ бас төрөлцөхгүй бах уу. Чиглэн далангуй л ярьж зүгээр. Найзуудын яриа л болж өнгөрчлөө өнөөдрийн подкаст тий. За миний хувьд болохоор яг үндэ бас нэг тийм зөв чиглүүлэгч найзтайгаа ч юм уу хамт яваад эсвэл нэг зөв багштай ч юм уу газар эхлэх нь яг хамгийн чухал нь шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд энэ одоо сүүлийн үед ер нь жоохон тестостерон те бас нөгөө допинг гэж ярьдэн шүү дээ. Наа чи бас нэг том сэдв шүү. Тэ энэ сэдв рүү ер нь бол өнөөдөр орсонгүй байна. Тэ. Гэтэ ер нь бол энэ төрлийн имийг бол мэдээж мэрэгжлийн тамирчин болохгүй л бол ерөнхийдөө иймэрдүү төрлийн мэрэглээд хэрэггүй зайлсхийх хэрэгтэй гэдгийг бол иймэрдүү төрлийн бол маш олон төрлийн хор уршигтэй гэдгийг бол бас энэ ташрамд бас хэлмээр байна. Үнэхээр өөрийнхөө биеийн хөгжлөөр бол ялангуяа шинээр залуу хичээлж байгаа хүмүүс бол маш сайн өөрчлөгдөх боломжтой. Тий. Одоо яг ингээд нарийн бас ярьсангүй л дээ тий. Одоо өөрийнхөө биенээс бас ялгарвалдаг одоо deadlift, squat энтрийг бас маш сайн тогтмол алгасахгүй хийж явах хэрэгтэй. Гормон ялгаруулдаг дасгалууд шүү дээ. Тий, яг бодис солилцоо сайжруулдаг тий. Тэгэхгүй ер нь залуучдыг ажиглаад байхаар ерөнхийдөө цээж, гар мүр энтри хийжээд яг үндсэн даталт суулт энтрийг бас хаягдуулаад байгаа байхгүй юу? Тий. Энэ бол ерөнхийдөө булчингийн маасанд яг үндэ маш чухал үүрэг нөлөө үзүүлдэг. Гол дасгалууд тий, энэ бол сонгодог дасгал шүү дээ. Deadlift, squat, bench press. Тий. Тэгэхээр миний хувьд бол одоо ингээд олон жил хичээлээд үзсний хувьд бол бас нэг юм ойлгосон. Зүгээр том болч нэг хэрэггүй. Гоё галбиртай. Тэгээд өөхөн дахруу хамгийн гол нь баг. Тэгээд эрүүл хооллолдог. Тэгээд дасгалын техник зөв, бүтэж хэмтэхгүй. Тэгээд янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүнүүдэд дандаа хяналттай хэрэглэж явах хэрэгтэй. Замбраагүй шүү дээ. Ер нь бол ингэж л одоо хичээлж байгаа хүмүүстэй зөвлөмөр энэ да. Тэгээ хамгийн гол зүйл бол хоол шүү, амралт шүү. За маш сайхан үнэтэй зөвлөгөө өглөө. Түрүү. Тэ. Тэгэхээр яг түрүү хэлсэн яг допингийн талаар яриаггүй өнгөрсөн сэдвүүд нэлээд хэд байгаа те. Гүнзгийрч яриад бас яг мэрэгжлийн тал руугаа тийм мэрэгжлийн тал руугаа ч гэдэм үү. Тийм яриа өнөөдөр бол өрнсөнгүй яг зүгээр нэг танилцуулга маягийн л яваад өндөрлөө. Гэхдээ энэ талаар бас дараачихаа подкастаар бас ярилцах байх гэж найдаж байна. Энэ бол ярилцчихгүй ярих ёстой сэдв. Би бас ярилцъя гэж дотроо бодож байгаа тий.
бас өөр хүмүүстэй ингээд зочин хөтлөгч болоод төрөөтэй нэг хүмүүстэй бас ярьж болох юм байна. За тэгээд өнөөдрийнхөө подкастыг ингээд өндөрлөдөө бас аваа удаа хийчлээ. Бараг 50 минут хийчлээ. За хоёр найзтай баярлалаа. За зүгээр баярлалаа. За бай.